Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн тухай хуулийг танилцуулж байна. 43 дугаар зүйл иргэний эрх үүрэг 43-2 иргэн эрүүл мэндээ хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ. Эрүүл мэндийн боловсрол, эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох. Халдвар төвчин тархахаас сэргийлж хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх. Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эрсдэл зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэлийг таслан зогсоох талаар эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх. Халдвар төвчний үзлэг шинжилгээнд өөрийн санаачлагаар болон эмнэлгийн байгууллагын шаардлагаар орох. Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах, эсвэл бичгийг цахим хэлбэрээр авах. Эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй нэр хүнд бие махбодод нь халдахгүй байх. Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унгаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх. Хорт хавдраас өрсөн сэргийлэх, эрт дэлрүүлэх, үзлэг шинжилгээ онцлогоонд товлсон хугацаанд хамрагдах. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2024